Эцэг та хийгээдгүй би явна гэж хэлдэг. Тийм ээ? Эцэг надад хавч би сурах гэж хэлдэг. Заримдаа эцэг минь та надад үнэхээр бэлэг аюулгүй би таны өмнө хүчлээ гэж ярьдаг. Үгүй ээ. Бурхны нэгүсэл бидний дэндүү хангалттай байна. Өнөөдөр би энэ газар байгаа ч гэсэн Бурхны нэгүсэл байна. Бурхны нэгүсэл байгаа учраас би ирүүл байна. Бурхны нэгүсэл байгаа учраас би Бурхны дотор самбар тань. Бурхны нэгүсэл байгаа учраас би итгэж байна. Бид тэмээ амлах мэдэж шалтгаан байсан талхах төмөн шалтгаан гэдэг байна. Аллилуйя. Мөн үү? Бид заримдаа юм амлах харин бид талхахаа заримдаа мэдхгүй байна. Яагаад гэж? Яагаад гэвэл заримдаа эзний нэгүсэл хэлчихсэн. Эремэдийн 33-р шийдэл хийсэн. Бурхан биднийг үүрдийн хараар хайсан гэж хэлсэн. Эдгээр хүмүүс яа вэ? Үүрдийн хараар. Үүрдийн хараар гэж хэлсэн. Хизээж дуусах, хизээж шуурш. Тэр агуу үүрдийн хараар Бурхан биднийг хайсан. Тиймээс эзний нэгүсэл найдах хүмүүс хэлсэн. Дараа нь эзний амлалт бид найдах хэрэгтэй. Эзэн Бурхан бидэнд ямар амлалт хийсэн бэ? Бурхан бидэнд ямар амлалт хийсэн бэ? Бурхан магадгүй Бурхан хүний тэмээ өсөлт итгэлийн дагуу, харааныхын дагуу амлалтыг өгсөн юм. Бурхан харин бидний өөрийнхөө дотроос аврал гэсэн амлалт өгсөн. Бурхан бидний өөрийнхөө хайр төвдөд хэмээн тэр амлалтыг бас авсан. Эзэн амлалтандаа хизээж хойр байдаг. Эдгээр хүмүүс яа? Бурхан хизээ танд амлчаа. Бас Бурхан хизээ таны юм тиймээ өгнө гэж хэлжээ. Өгөөгүй юм уу эсвэл амлаагүй, амлалтаас биелээгүй өдрүүд байна юу? Бодож үзье. Бурхан өнөөдөр энэ хормороо оруулсан амлалт байна. Хатсан газрыг, тиймээ хэрэгсэн газрыг Бурхан ундаахан тиймээ тэгвэл энэ бидний төлөө бидний сайн сайхныг Бурхан өөрийн цагтаа хормороо оруулна гэж хэлсэн. Эзэн өөрийнхөө хүсэл дотор бүгдийг гүйцэтгэх гэсэн. Дуулал номны 37 дугаар бүлгийн 5 дугаар шийдэл хэлэхдээ өөрийн замыг эзэн даадаг. Мөн түүнд итгэж найдаж гэж. Тэгвэл тэр биелж өгнө гэж хэлсэн. Бид заримдаа өөрсдийнхөө замаар амьдрах гэсэн. Энэд миний сонгосон зам, энэд миний зөв гэж. Заримдаа өдөртөгч, заримдаа пастор, заримдаа эзэнгээр дамжуулан Бурхан үгээ хэлэхдээ явуулчлаа Бурхан та жоохон хийж би энэ замаар жоохон яваад таяа гэж. Заримдаа бид эзний дуулангүй байдлаасаа болоод бидний явж байгаа зам заримдаа хазаач, бидний явж байгаа зам заримдаа бүлгүүдэх тийм үе зөвдөө гэдэг. Харин эзэн эсээ намд хэлсэн. Эзэн найдагчдын шинжлэхнэ гэж хэлсэн. Эзэн найдагчдын шинжлэх. Та эзэн найдаж байна уу? Таны амьдрал шинжлэх байна уу? Өөрөлдөн таны амьдралд эзний шинжлэх байгаасаа л үүсэж байна. Бид заримдаа өнгөрснөөр өнөөдрийг хардаг. Би өнгөрсөнд ингэхэд ястай байсан. Харин тэгээгүү учраас би өнөөдөр алдаж байна гэж ярьдаг хүмүүс юм. Харин өнгөрснийг бид эргүүлж авч чадах. Би өөрийгөө тийм өндрийг нэг тохиогоор өндөрсгөж чадах юм. Би өөртөө оюун бодоо өөртөө ухаанаа бид нэмж чадах юм. Үнэндээ нь үгүй. Харин түүнд найдаж, түүнд итгэж. Түүнд итгэж найдаж өгөх үед бид шинжлэхдээ өөрсдөө эзний амлалтанд бид найдах үед бид гайхамшиг Бурханы бидэнд өгсөн тэр итгэлийн дагуу бидний итгэжлээ болдог. Таамжлын бүдэрсэн. Яагаад би бүдэрсэн тийм ээ? Өнгөрснийг бүдэрсэн. Харин маргааш ирээдүйг харж байна. Заримдаа бид өнгөрснийг бодохдоо итгэлээрээ бид заримдаа өөрсдөө ойлгох юм байна. Бидний тэдний амьдрал эзний найдвар дотор бидний хэлсэн өрөөний хүлээн аваасан гэж үзэж байна. Эхлээд намын 12 дугаар бүлгийг харах бол Бурхан Авраам амласан гэдэг. Тийм ээ? Чи эцэг эхээ миний зааж газар руу яа гэлээ? Яваа гэж. Энэ Бурхан бүр тодорхой хэмжиж байна. Миний зааж газар руу яваа гэж. Харин бидний заримдаа өөрсдийнхөө хүссэн, өөртөө бодож байгаа, өөртөө санаж байгаа тэр амьдралыг бид өөртөө өдөртөх юм. Бурхан та хэлээч.
Ini дуулаарай болоо гэдэг. Бурхан та хүлээж. Ихлэ гэр бүлдээ бодоодохыг заримдаа бурхан минь би үнэхээр таны сайн багтаж сайн үжиг дарж таны багтаж үжиглээ гэж байна. Бурхан гэсэн таад болох шүү. Хэрвээ та үгдүүдэд дагдаг гэж амьдралаар амьдрах гэж байгаа шүү. Эсний үг нь найддаг бол та дуулууртай амьдрах гэсэн. Дуулууртай байдал бол үнэхээр чухал. Та мянган шатаар төгөлгөө та мянган удаа мацаг барьснаас илүү бурхан дуулууртай байх нь үнэхээр чухал. Бид заримдаа тийм ээ итгэлийн дагуу амьдрахтаа бурханы юм. Бид өөрсдийнхөө хүслийг гүйцэтгэх хэрэгтэй. Тэ? Өөртөө тааламжтай байдлаар бид ажиллах хэрэгтэй. Бид заримдаа өөртөө тааламжтай байдлаар бурханы юм гүйцэтгэх хэрэгтэй. Ихлэ тэнгэр биш харин газар дээр хүслийг гүйцэтгэх нь бид заримдаа амьдрах. Би заримдаа багнасаа дурсдаг байна. Багнасаа дурсдаг гоё үстэй тий. Сайхан гоё дурсамжтай бид байдаг. Та Христийг дөрөв юм. Нэ? Би өсвөр наснда нэг жүжигчнийг аяг дөрөөд байсан. Нэг кино ялангуяа тэр үед миний яг тэр өсвөр наснда аяг гоод үзсэн. Тэгээд юу гэдэг тухайн үед хөвгүүдүүд ерөөсөө ямар нэгэн бүжиг юм ийм тал дээр үү тийм дуртай биш шүү дээ. Харин хөвгүүдүүд юу гэдэг боёг хэмээх зарлтаа тийм вау гэх. Яагаад гэвэл миний үед бүрслээ одож ирсэн байхгүй. Тэгээд бүрслэгийн тэр дуурайд би аяг хийдэг байсан. Яг тэр могоо өргөд ийм нэг аяг хийн шүү дээ. Тэгж юм. Би ингээ бодохдоо яг тэр үед үнэхээр дуурайж ирсэн. Гэхдээ тэгээд нөгөө хөлж сонгоод могоод чи амар хийнэ. Яг нэг төрнөг мөрнөг гэдэг мөрийг болоо. Тэгээд тухайн чинь Орсын нэг 20 хэлтэй 10 хэлтэй туухай байдаг санаж байна. Тэр ингээл өргөж үзэн шүү дээ. Одоо энэ өөрөг ингээд хараад өө томорч өөрийг ингээд баярлалаа ингэдэг байсан. Харин бид өнөөдөр Христийн дотроос хэрхэн Христийг дуурайж амьдарч байна. Бид ямар нэгэн нэг хин одыг ингээд дуурайхыг аяг хүсдэг. Яг түүн шиг байхад үздэг. Гэхдээ 100% түүн шиг болж чаддаг. Харин Паул хэлэхдээ та нар намайг дуурайж илээ гэж хэлсэн. Яагаад Паул тийм ээ бардамаа итгэлтэйгээр хийж байгаа юм бэ? Яагаад гэвэл Паул өөрөө Христийг дуурайх хэмжээнд амьдсан. Мэдээ 100% Христийг дуурайгаад байж магадгүй. Гэхдээ тэр бүх амьдралынхаа өдрүүдэд хоног өдрүүдэд үүдлээ Христийг дуурайхад амьдсан. Христийг дуурайгаас авсан. Таны дүр Христийн ийм гэж тэмээ загвар харагдасаа авсан шүү. Харин бид эзэн дотроос дуулууртай дүр төрхийг одоо амьдрах. Хэрхэн Христэд дуулууртай байж түүний дуулууртай байдлыг бүрд авах. Яг л тэмээ бүрслийг юм яг л түн шиг байхыг бид хүсдэг. Тэр үсэг байдалтай. Христ миний дотор нутаглан миний зүрх сэтгэлд ороод миний хил хязгаарыг хэлэх. Би Христийн дотор төлөвшөх. Би Христийг дуурайхаас гаргасан болдог. Тиймээс үрдүндээ Христийн амьдралыг бий болгох зүгээр бурхан дотор дуулахтаас болсон. Эсний үгэн найдаж түн төрөөгөө зүрх сэтгэлийг зориулж найдвараа тийсээ болсон. Абрахам, Янох, Ноа, Исаак, Яаков, Мосе тэд яагаад бурхан тавхсан юм? Тэд нар бүгдээрээ бурхан итгээд дуулж байсан. Аллилуйя амин. Яг би тэр 30 хүний дагуулаар тийм ээ дархны замыг улаан тэгсийг хаар тэр улаан тэгсийг хавчаад өөдрөө очоод шалгуун нороо тэгэх үед би зүгээр бурхан гэсэн. Бурхан та бидний бид тавтаа цаг хугацаанд явсан. Тэгээд өөдрөө өгсөн. Израилийн ард түмнийг би тэр үед Мосег ингээд бодохдоо миний зүрхсэд яг Мосегийн зүрхсэдийг үнэхээр ингээд бодож хэлсэн. Тээж хэлсэн. Мосе өөрөө авдаг хүмүүс хонжсэн ба тий. Дахгүй байна, усгүй байна, толгоон байна. Одоо болдий тий. Хүүхдүүд маань жоох маань ямар одоо гомдол байсан бэ? Эдэд дэжгүүд хүүхдүүд юм байна. Хүүхдүүдтэй ерөөсөө юм яваагүй. Бүгдээрээ завхарч шүү. Тий? Бүгдээрээ ойрын хүүц өмсөд оргижээстэй тий. Ингээд зармадгаа самжтай малгайтай тий патостай гэсэн байгаа байхгүй. Тэгээд тухайд тийм байхгүй ойрын хүүц шүү. Тий? Тийм байсан. Тэгээд нэг халуун байна гэж хомдлоод байна. Тэгээд бид нөхөдөө уур хараас бид уур дээр дэрсэн чи айгүй том
хавцаг байсан. Тэгээ тэр хавны ингээд нэмэрт ингээд зогсоод би тэнд байгаа хүмүүсийг хатад амьд ингээд инээс үрсэнтэй инээгээд бүр ингээд шалгал навсан те өдрө бодоход аваад бошигч байгаа байхгүй. Тэгээ заримдаа нэг хөвгүүдийнх ингээд гараад өөр ингээд улаан болоо. Ийм бол тиймээсээ нэгээд хавтаа өргөдмөр юм шиг боловч инээдтэй. Яагаад гэвэл ингээд дараа дайм гомдлоод ирсэн байхгүй. Тэгээ тэр үед юу тэр нүцэд байдаг дамжуулан бурхан байсан. Бид нар өндөр болоод тийм ээ энэ шалуу борооны усаар дамжуулан дахин бид нар усан байдсан бүртлээ гэж хэлсэн. Яг гэсэн байна. Бурхан Израилийн ард түмнийг удаан дэгсээр гаргаад усан байдсан бүртгэлээ цааш нь цүлийн амьдрал дотор ирсэн. Гэвээ бид нар итгэлийн амьдрал дотор тийм ээ бид нар дуулуутаагаар явах. Заримдаа дуулуугүй явсаас одоо бид нар итгэлийн амьдрал дотор цүлийн амьдралыг мэддэг. Итгэлийн амьдралд цүл. Итгэж байна. Цүлгээ басаа юу яана. Итгэлийн амьдралд цүл. Тэн өсөх үе байна, цангах үе байна, заримдаа гомдлох гэсэн байна. Бид нар ирээдүйн бидний итгэлийн амьдрал дээр цүлийн амьдрал ямар зүйл бид үүндээ мэд тааш. Харин итгэлээр болох гэсэн. Халелуя амин. Яагаад гэвэл Авраамыг явсан. Зүгээр итгэлээр явсан тийм үстэй. Би чам тавтаа чи итгэлээр яваарай гэсэн. Тэ? Мойсеч зүгээр паяараа миний өмнө зогсож байсан. Тэгээ Мойсеч би бодоо ихтэй би яаж явах бэ гэдэг нь байсан гэж хэлсэн. Гэхдээ чи зүгээр миний хийх зүйл дуулууртай гэж хэлсэн. Дуулууртай байл бид өөрсдөө олсон. Энэ бол бурхны дуулууртай байдал. Халелуя амин. Энэ дэлхийн дуулууртай байдал биш. Оо найзаа өнөөдөр шоу цэгээ бол миний өгөөш биш. Тэ? Ийм байдлаар бид өөрсдөө дуулууртай байдал олсооч болохгүй нийгэм биш. Харин эзний үгэнд эзний өргөөнд бид тийм ээ эзэн Иесус Христийн тэр хүсэж байгаа тэр хэдэн бид олсоолох гэсэн. Батут хүсэж байгаа хүмүүс байна уу? Амен. Тиймээс дуулууртай байдал бол үнэхээр чухал. Тиймээс бид дуулууртай байснараа итгэлээрээ үлсэн гэж хэлсэн. Амен. Наа дуулууртай байснараа ялаа гэр бүл аваад хөвч шатарт орсон тийм. Тэгээд наа дагаад бүх хүмүүс дуудсан тийм. Тэр үлсэн. Тиймээс үнхээр та үгнтэй дагаж амьдралаар яг гэж байгаа. Бурхан зүгээр дуулууртай. Бурхан таныг дууцсан, сонгосон, миний зааж өгөх газар руу яв гэсэн бол яв. Тэгээ манай гэр бүлчсэн Исаи номын 18 дугаар хангах шиг ингээд үлэн авахтаа ихэндээ ингээд амар хэцүүсэн. Тэгээ миний очиж үздэг хятад байсан. Үзэн яддаг. Би хятад үнэхээр дургуйсан эсвэл итгэсэн. Тэр одоо би өсвөр насны дээр хамгийн их нэг ийм нэрээ улаан ярийн цаасны хятад чихэр маш их ордог гэж санаж байна. Горомтэй юм шиг. Тийм чихэр санаж байгаас дээр. Тэрийг би ганцыг идэхгүй байсан. Тэр үнийг ерөөсөө өсөө заяа. Тэр шөлтөө хоож идэхгүй 7 хоног махтаа хоож идэхгүй тийм ядуу амьдрал байсан байгаа байхгүй. Тэгсээ тэгээд хүн чихэр өрөнгө тэр чихэр идэхгүй. Боо хятад чихэр яахаа тавь юм. Тийм байсан. Өсвөр Тэгээ хятад хүмүүсийн гарахтаа нөө хочаа тий ингэж явдаг гэсэн. Тэгээ ийм зүйлсэд анхнаасаа би Христэд ирэхээс өмнө нөгөө тийм үлдээ энэ ихээр амьдсан тэр хөөч хүмүүд үлдэх. Тэгээ би бүр эрээ оролтоо үлдгээр ууцдаг байсан. Тэгээд эзэн өөрийнхөө өгөөр дамжуулан тий тэр үндсэнд яваа гэдэг энэ библийг би ингэ бацсан. Би дургүй байсан би ухаан дуртай байсан юм гэж бодсон. Тэгээ одоо манай гэр бүл тэр хятад руу явах гэж байна. Тэгээ хайрч байна. Зөвсөдөө бохоо шиг байна. Дуулууртай байдаг бид өөрсдөө бодлоо хэрэгтэй. Заримдаа хийж чадмааргүй байсан ч хийх. Хэцүү байсан ч хийх. 2009 онд тарихад бүхэлдээ юм шалганы бид гэрээр хэлчихсэн. Тэгээ бид тэнд очиж ирсэн дөрвөөсөн. Яг миний ихэд бүр дөрвөөсөн. Ойлгох тарихад өө тэнд чинь аригчлаад тэнд чинь хурдан байдаг тэр шоромчууд. Тэгээ бид яа их ганцуудын тэр чам шоромгийн хажууд болсон байна. Сонин тэгээ бид яг бол цуглаанд тэр газар чуулга эхлэхээс өмнө бид нар тарих руу нүүсэн байхгүй. Бид нар одоо бараг 9 удаа нүүсэн байна юм тийм. Тэгээд сүүлийн 6 дахь 7 дахь нүүлтэн дээр бид нар тарихд очив. Тэгээд тарихд очиод нэг колон энэ яаж явах юм бэ гэж буцаад ингэж зугаар нүүсэн байна. Тэгээ ийм болоод бид нар очихгүй гэсэн чинь бурхан нэг өсөлөө бид дуулууртай яваас урах болсон. Яг л бидний хайр бидний дуулууртай байдал осгодог байна.
Дараа нь та энэ өвдөнтэй итгэлийн амьдралаар амьдрах бол болтон. Эзэн бурхан бидэнд ирээдүйд итгэл найдвар дүүрэн байгааг бид харах хэрэгтэй гэсэн. Итгэл найдвар ирээдүйд харъя. Тиймээс итгэл найдвар та дүүрэн хараарай гэсэн чинь. Та мөрөөдөл байгаа юм. Та хэр мөрөөдөгч юм. Библиэнд мөрөөдөгч байгаа юм билээ. Yes. Нөгөө зүүдэгч нөгөө мөрөөдөгч явж байгаа ахын дүүний шиг болдог гэсэн. Түүнийг бүр үзэн ядаа өөртөөсөө чи гэдэг тэгээ яаж байгаа түүнийг алах үйлчлэлийн мэт байдал байгаа. Тэгээд тусалдаг. Харин хүмүүс бидний мөрөөдлийг харахтаа. Бидний хүслийг харахтаа. Хүмүүсийн хувьд энэ дэлхийн хувьд бидний хүсэл мөрөөдөл биелэхгүй юм шиг тийм үе байж болно. Харин та итгэлээр хасах. Еврей номын 11-ийн 1-р эшлэл тийм ээ. Итгэл бол бидний найдах зүйлсийн бодит байдал харагдах байгаа зүйлсийн баталгаа гэж хэлсэн. Өдөр баталгаа гэж хэлээ. Баталгаа. Бурхан бидний баталгаа гэсэн юм аа. Халелуя. Энэ бол Иесус Христ. Бурхан боломжгүй боломжтой болгосон. Хэн байдлаа хатан мөшөнд байгаа 3 хоногийн дараа тийм ээ. Би амьд байна гэсэн юм. Христ. Тийм биз дээ. Хэн байдлаа чи миний гарах зэргийг үзье гэсэн юм. Тэ? Хэн байдлаа та нар идэж байгаа тэр загсаа аваад ирээ би идья гэж хэлсэн. Тийм өшөөний танаас бид гэмсэн. Бодож байгаа зүйлдээ багтаа зүйлсэн байж байна. Харин бидний итгэдэг бидний найдварын бурхан Иесус Христ байна. Яг энэ зүйлийг бодож болсон. Христ өөрөө энэ зүйлийг хийсэн. Христ өөрөө бидний итгэлийн баталгаа болсон. Халелуя. Тиймээс бид итгэлээр харагдахгүй зүйл бид найдвардаг олон зүйл. Энэ их. Харин Христ бидний тиймээ харагдахгүй байгаа зүйл найдар болон бидний төлөвшсөн. Энэ ихээр байгаа бүх зүйл харагдчих тийм ээ. Би ихнийхээ харагдаа найддаг тийм. Би бүгдээ харагдаа найддаг. Тийм ээ би нөхрөө харагдаа найддаг. Бид заримдаа саланг харагдаа найддаг тийм. Бид заримдаа ажлаа явахдаа найддаг. Бид машин барьж явахдаа найддаг. Бид заримдаа амьдарч байгаа байрандаа бас найддаг. Заримдаа амар өсөв танад юу боддог вэ? Сайхан усууч яаж боддог вэ? Юу вэ? Сайхан цадлаа идэв гэж боддог гэсэн тийм. Яг үүний адилаар энэ ихээр олон зүйл бидний амьдралд найдвар гэж байна. Гэхдээ Христ бол цорын ганц баталгаа шүү. Христ бол цорын ганц найдварын баталгаа. Тэр бол бодит байдал. Харагдахгүй зүйлсийн бодит байдал. Байна. Энэ баталгаа. Бид эсний нүдээр найдаж харах хэрэгтэй. Бид заримдаа өөрсдөө нүдээр ингээд харахтаа одоо балан болно тийм. Ингээд хийчих гэж боддог. Ингээд найдаж ший. Энэ бол найдаж юм байна гэж бид харах хэрэгтэй. Гэхдээ бид эсний нүдээр харах хэрэгтэй. Заримдаа бид өөрсдөө нүдээр хараад найдах уу дандаа бодлоо үздэг. Миний амьдралын өмчн тийм зүйлсэн. Би 2 удаа бизнес хийж байсан. Эхний бизнес нь аршины бизнес. Нэлээ мөнгөтэй болоод амбаартаа дүүрэн аршиг хураагаад за хааврын зайшиг өснө. Мөнгөтэй болоод тэгээ бүх мөнгөөр аршиг аваад амбаартаа хураагаад дүүрэн складанд авраагаад өгсөн. Тэр хавар нь санхүүгийн ямарал болоод аршиг нөгөө авсанаас хэд дахин хямдраад тэгээ нөгөөх нь ямар юм болсон. Тэгээд тэр судаан дөнгөж явж байсан. Бурхан байгаа гэдгийг олон удаа сонссон мөртлөө цорын ганц бүтээл бурхан найдаа түн итгэлийн дагуу амьдрах юм ерөөдөг гэдгийг сонссон мөртлөө өөрийнхөө харснаа дагуу өөрийнхөө бүснээ дагуу би байж байгаа гэсэн тэр замаараа явсан байна шүү. Сүрс. Тэгээ бүр шатаа байгаа юу ч бас. Нөгөө нэг хэдэн сая төгрөгийн яшиг юу ч бас. Бас. Би тэр нэг их хөрч юм. Яг ч тэр бол нийсэн болсон. Дараа нь би энэ зүйл архив мэдээллийн чимж гэсэн. Архив мэдээлэл. Яг хэн бөөндж аваад үнтэй зартаж энэ бол бизнес юм уу? Тэ? Батар өрөөгөөс таах гэдэг яг нэг зөвөр гараад манай дэлгүүр нөхөж болоод гэж байна. Яг тийм бизнес. Нэлээд мөнгө бас ингээд нэлээд аваад иргэлдэл хийсэн.
Тэгээ гинт байжсэн чи тэгээд бизнес гэж амар хэцүү юм билээ шүү дээ. Тэгээ өөрөөсөө харамлаа те. Гутал хазаачаад дарсаад шинэ утас авч үзэхгүй те. Тэгээд мөнгө ингээд хатгалаад хөртлөө. Нөгөө тэр ингээд сандаад байсан сандаад салчичээ. Тэгээд тэр шиг нэг их цав байсан шүү дээ санаж байна те. Их цав модонд орж ирсэн. Наатан пад салаа бат байхгүй тийм байсан. Тэгээ сандаад ингээд наахчаад нөгөө юу ингээд салах гэсэн чи нөгөө цаваа нүсрүүгүүдээ миний өнөдөр ороод мэдвэд ингээд наатан батчихгүй. Тэгээд нөгөө салаад байж байна. Ингээд бодгоо миний ихний шүсээд үргэлж дуусасгаач болдгоо сүндээ ингээд явж байгаа. Удаа миний нүдийг хараад энэ нарийн хэл тохиолдох гэсэн тийм. Дэндүү тохиолдох одоо 2-3-аараа. Тэрс яагаад наатан батна. Ачтасаа. Яагаад бодож энэ жоохон давхраа муутай. Бэлгийн хэлдэг шүү дээ тийм ээ. Тэгээд эндгэр очив. Эндгэр очиод яасан чи нэдэ юм болж өчгөр ингээд 10 гоо ингээд хатаа энэ сормоос байхгүй шүү дээ. Ингээд авахаас байна. Амар угаас тийм. Тэгээд яхаа цаа болий. Тэгээд таны цаамаар яваа. Тэгээд тэр үеэсээр чуулганд авчлаа. Өөртөөс нэг бизнес хийх байлгүй. Цахаас байна. Ягаад гэвэл нэг бүтэн жилийн турш юу ч хийж байсан. Эхний зэцэн би таны минь үчиг яа таны даа. Тэгээд зүгээр өдөр бүр эсний нэг уушаад эсний нэг найдаа залбираа. Тэгээд бүтэн нэг жилийн турш одоо байгаа тарихд байгаа үндэсний чуулганы байгууллагын газар хашаа хайж чаддаг байсан. Тэгээд эзэн гахалтайгаа тэр хашаа байсан гэдэг сапорт авах зүйлийг зааж өгсөн. Тэгээд нэг бүтэн нэг жилийн турш 365 оны турш би ямар ч зүйл хийхгүй амьдэрсэн. Батим тийм. Бахан ханддаг юм дээ. Амен. Бахан өөрт нь найдастай үнэхээр эзэн баталгаа болт юм байна. Хараа үе. Амен. Тэгэхээр тэр үед өсчээс үе байсан л та. Тэр үед чи модоч их 54 байсан байна. Чупач байсан. Чупач 54 ингээд аваад ирсэн чи хүүхдээ авч гисэн чи мөнгө байхгүй. Тийм юм байсан. Тэгээд удаагшаага ягаар хэлээд идчихсэн. Энэ бидний амьдрал батал гэдэг үгсэн. Өсөж бол баталгаа гэдгээс илүү тийм ээ. Батал бидний үргэлж тийм ээ захирчууч, баталгаажууч, найдварыг төрүүлж бидний итгэдэг үргэлж өсгдөг. Тиймээс бид харагдаж байгаа зүйлдээ ямар ч найдвар тавих үнэндээ харамсалтай. Харин Христ итгэгчийн таны дагалдагч гэж байна. Таны дагалдагч гэж байна. Бид Христийн дагалдагч мөн үү? Гэж ойлгосон юм. Амен. Өөргөө дагалдагч гэж байна. Би дагалдагч биш. Би зөвхөн явдаг хүн гэж бодож байна. Одоо гэдэг хүмүүстэй уулзаад өө та өөрөө таньсаас би зөвхөн явдаг. Иесусийн зөвхөн явдаг. Айгуухан яриад байгаа байхгүй юу? Иесус зөвхөн явдаг. Явж болно. Гэвь яваад ирээ суугаад авах Иесус зөвхөн явж гэж болно тийм үү? Харин нэг итгэгч хүмүүсийг би Есүсийн дагалдагч юм а гэдэг энэ үг юу гараад байдаг тийм. Би Есүс дагалдагч гэдэг нь зөв. Би Есүсээр явдаг. Айгаа цогцолд явдаг. Цогцолд явсан ч явахгүй байсан ч ирсэн ч ийгүйсэн ч эзнэрийг сагсан ч захгүй болчихсон. Харин Христийн дагалдагч гэдэг бол ямар ч Бурханы бүрэн дүүрэн дагаад түн найдвартай гэдэг юм. Дагалдагч нэг юм тодорхой. Эзэн Есүс Христийн түүнд итгээгүй таныг хүн таниуд нь дагуулахыг дагалдагч гэж. Ойлгосон тийм. Тэгэхээр дагалдагч гэдэг нь зүгээр бид ажлаа хийгээд уусаа хадгалж байгаа болж байгаа биш. Харин дагалдагч бол эзэн Есүсийн тухай бусдад таних тэр хүн хэлж. Матай 28-ийн 19-р үгээр хэлсэн. Бүх үндэстнийг яг гэдэг дагалдуулж дагалдуулах гэж. Дагалдуулж. Дагалдуулна гэдэг нь яаж вэ? За чи миний араас яваад дагалдуулна гэдэг өөрөө гэсэн үг. Үгүй. Харин тэр хүнтэй хувьчлан уулзсан. Тэр хүн сайн мэдээ тараад тэр хүнийг босгон байгуулах хончлог энэ үг хэлж. Би нэг удаа дарихад манай чуулган байгууллагын удаан байсан. Би сайн мэдээ яаж тараах вэ гэдэг өдөр болгон гараасаа боломжтой сайн мэдээ тараад байсан. Тэгээ нэг ингэ явж исэн чинь нэг 40 гаруй насны ихч нөгөө 20-ийн сард нэг ус байгаа шүү дээ. Тэр ингээд агаас аваа гэж. Би очиод би тань босож ирэв. Тэгээ тэр ингээд өргөөл ингээд уугал үүд басж байгаа хэрэг. Ямар хэцүү.
Тэгээд тэр дундаа би ингэ Есүс итгэдэг юм аа. Та манай цэцэн ингэ хурж ирээ гэж хэлээд байгаа шүү. Гэсэн юм даа. Энэ доосаг юм уу гэх. Ингээд яа. Тэгээ явж хэрхэн өгч гисэн. Тэгээд тэр хэрхэн өгч гисэн дараа ингэ бахад итгэдэг юм аа. Би Есүс итгэдэг юм аа. Тэгээд та бас манай гэж хэлсэн юм. Би энэ тараад дахиад иж болно сте. Тэгээд би дахин гэрт очсон. Тэгээ очих болгоно сайн мэдээ таасан. Тэр анхудаа гэрсэн тохиосон. Тэгээд дахин сайн мэдээ. Би нөгөө ядаргаатай өгч чаддаг гэдэг бодсон бай. Гэхдээ би юу ядаргаатай юм шиг өршлүүд ингээд ядаргаатай сайн мэдээ таглаа болгохын тулд очиод сайн би ярьдаг гэсэн. Тэгээд тэр хүмүүс эцэгээс хэлж бүлээн аваад мууч тань итгэж байсан. Амен. Амен. Тахартуулна гэдэг бол тийм байдаг. Нэг удаа сайн мэдээ дараагаад авах гэдэг юм. Та түнээр нөхөрөл хуваалц тийм ээ. Эцний байгуулчи тийм үсгээр дөрөв төрөшлөлөө даалгавчийн амьдрал өсөн хөгжиж та даалгавчч чинь амьдралаа үнэхээр бүсгэж байсан. Таавал эзнээс үүрэг гүйцэтгэж амьдрал амьдарч байна. Бурхан бидний чи надад итгэхэд тэгээ болоо.